Хөдөлмөрийн тухай хууль, шинжилсэн найруулга. Хөдөлмөрийн дотоод журам. Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан баримт бичгийг хэлнэ. Хөдөлмөрийн дотоод журмаар ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан, хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх журмыг баталж мөрдүүлдэг. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтнанд танилцуулж харагдах үс газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тусгайлан заана.